Нийслэлийн нийтийн эзэмшлийн газраас нийт 1207 төцийг буулгаж нүүлгэн шилжүүлээд байна. Тэгвэл Бүхэн өргөний автобусны буудал дээр 2016 оноос хойш төц ажиллуулж ирсэн эргэн оюун цэцэг төцөө ачуулж зээлээ төлж чадахгүй хүрсэн байна. Иймээс эргээд задгаа худалдаа эрхлэхээсээр аргагүй хүрсэн гэдгээ учруулсан байна. Бүхэн өргөгийн автобусны буудал дээр задгаа худалдаа эрхлэх 68 настай оюун цэцэг гуай 2000 оноос хойш жижиглэн худалдаа эрхэлж эхэлжээ. 4-р сарын 9-ний орой мэдэгдэх хуудас ирж 10-ны өдөр тэрээр төцөө ачуулжээ. Төцөнд худалдаа эрхлэх үедээ тэрээр өдөрт 200 мянган төгрөгөөр зээлээ хорогдуулдаг байж. За харин одоо тэгж чадахгүй хүрсэн тул хөөгдөөд ч хамаагүй ингээд суухаас өөр аргагүй гэдгээ хэлсэн юм а. Ундаага зээлэндээ өгсөн. Ундаа би сая 500 мянган төгрөгийн ундаа авцсан байснаа би зээлэндээ өгсөн. Би гом момго гуугаад одоо хүмүүст ихчийнхаа өрөнд энийг аваач гэгээд би захаар яваад гууж өгсөн. Одоо ийм жижиг 8-аатай сууж байна. Өдөртөө яг алдан тооцоолохгүй тулд би нэг 50 40 одоо дээдлэн 70 мянган төгрөг татуулах жишээтэй л би өрөө төлж байна. Хувь хүн өрөөдийг огт өгч чадахгүй байх. Үнэнх өгч чадахгүй. Зүгээр банкны алданд ороод бас яахгүй тулд л би өдөрт 30-40 мянган төгрөг татуулаад сууж байна. Түүний хувьд хань нь харавсан тул хөдөлмөр эрхлэх боломжгүй тэдэнтэй хамт амьдардаг хоёр хүн хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг тул түүнд хөдөлж чадахгүй болох хүртлээр хөдөлмөрлөхөөсөөр сонголт үлдээгүй байна. Одоо энэ чиглэлийг би хараа 8000 зардаг. Тэгж яхад энд бол 12 мянга гэж байгаа юм заяа. Одоо ингээд төө залчгтаа явснаас хоошоо цэвэг нь өмнө өвн бол халдсан. Энэ чиглэлийг би 5000 зардаг. Тэгж яг СИВ хэдэр 7000. Одоо ороод үзээр энэ СИВ дотор байна. Жишээд одоо бидний явсны дараа бол үнэ амар хөөргөж одоо арт түмэнд ачаал үүсэж штэ. Тэгж яг чинь бид нар бол энэ дээр нэг 500 300 төгрөг зараад нэмэл зардаг штэ. Одоо тэгээд яадаг юм байгаа юм. Одоо энд би бол одоо 2000 одоо 17 он хүртэл би өөрөө төлж дуусла. Яг энэ гадаанаас суугаа. Надад ажлын энэ ажлын байр өгөхгүй л бол энэ гадаанаас суугаад би яг энэ дээр суугаад өөрөө төлж дуусна. Түүний хувьд орон сууцтай болох зорилгодоо хүрэхийн тулд 2 өрөө байрны зээлд орж зээлээ өдөр бүр багаар төлдөг байна. За одоо байрныхын зээл дуусахад 2 жил дутуу байгаа тул зээлээ төлж дуусгах хүртлээр жижиглэн худалдаа эрхлэхээсөөр аргагүй байна. За түүний нийтийн эзэмшлийн газар худалдаа эрхлэх нь зөв буруу гэж шүүмжлэхээс илүүтэй энд орон сууцны төлөө амьдралаа зориулж эцсийн бүлэгтээ зээлээ төлж дуусгахад амьдрах хугацаа богинолддог монголчуудын нийтлэг дүр зураг харагдаж байна.